уулархай чинь ургадаг баялаг биш. Ухаад дуусдаг баялаг. Хэдэн мал бол ерөөсөө арга алхын одоо Монголын ард түмэн байдаг юм бол Монголын ард түмний хоол гол бүтээгдэхүүн гол технологийн одоо бүтээгдэхүүн нь бол махсуу хоёул байгаа шүү дээ. Би энэ Баян хотын сумын 1-р малчин Онгор хот гэдэг хөө. Малын даатгалыг би одоо ер нь 4 төрлийн малаар даатгах болно. Ер нь малын даатгалаас өмнө би ерөөсөө энэ төлсөн даатгалын төсөл гарахаас өмнө 98 онд малчин болсон хүн тэтгэвртэй гараад тэгээд ерөөсөө даатгалын төсөл мал даатгалыг гэдэг байсан. Тэгсэн чинь бэлчээрийн мал даатгахгүй мал даатгахгүй л гэдэг. Тэгээд яасан чинь харин 2003 оноос малын даатгал энэ 3 аймагт Уус, Баян Хонгор, Хэнти 3 туслаж ярьсан. Тэгээд ерөөсөө даатгал хийж эхлээд л үзээд эхэлсэн байгаа. Тэгж анх яасан. Тэгээд даатгалын ач тусаг энэ тэрийг үл ер нь сайн хэлж өгсөн. Би ч өөрөө ерөөсөө малын даатгалыг үл ер нь хийлгэхийг одоо хүсдэг юм байсан. Тэний хүчинд бол одоо бас даатгалын нэгэн төлөөр малын эрсдлийн даатгал даатгалсан юмд бол авсан буйны хөрдсөн. 8 онд чи 5 сая гараа төгрөгийн нөхөн төлөөр авсан. 2016 онд чавсан. 2022 онд чавсан. 23 онд чавсан. Өнгөрсөн 23 онд одоо бас дөрвөн шихүү төгрөгийн нөхөн төлөөр авсан. Тэрнийхээ хүчээр л одоо үс тоосоо бэлтгэхэд бас чамгүй нэмэр болсон да надад. Сая одоо юунд 12 сарын 5-6-нд даатгалын зөвлөгөөн улсын хэмжээнд болсон. Тэнд нь оролцсон. Маш гоё хийсэн. Санал онолыг бол малчтаас маш их авсан. Одоо улсууд бол малчтаа санал онолоо их л ярьж ийм лээ. Цоожингийн хүмбэш гэдэг хүн байна. Малын эндэгшүүлсэн даатгал ихсэн цагаас эхэлж малаа даатгуулж ер нь даатгалын төлөө сан бүржээс нэгнээс нэгэнд тусалдаг үйл ажиллагаа гэдгийг манай малчид иргэд сайн ойлгох хэрэгтэй. Манай өмнө говьч одоо улсын төсвийн одоо 80% бүрдүүлж байдаг одоо маш их уул уурхайтай онцлогтой аймаг шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар одоо бас юунаасаач мөнгө цаас юунаасаач болдог л үдээ зүгээр юм. Гэхдээ ер нь малаа даатгуулыг ихэд ер нь даатгуулсан байхад алдагдал бол хэзээ ч харахгүй. Энийг бол одоо амьдрал нотолж байгаа. Даатгалын талд бол энэ даатгалын зөвлөгөөнөр малчтууд их л тодорхой ярьж юм лээ. Санаа оноогоо ярьж ийсэн. Тэнд бол одоо гол санаа бол ерөөсөө малын даатгалыг эсвэл одоо жолооч хүний даатгалыг жолоочийн харилцааны даатгалыг бүх жолоочийг даатгуулдаг шүү дээ. Тэгэхэд малчин хүний малын даатгалыг бүх малаа даатгуулах одоо ерөөсөө тийм шаардлага тавихд буруутаад байгаа юм байхгүй. Эрсдэл нь заавал өөртөө эзэнтэр даатгуулсан хүний юмд үл ирнэ. За тэгэл хамгийн гол нь бол ерөөсөө даатгалын юг бол одоо малын шин даатгалыг малын хорогдлыг одоо яах тооцох хөнбөл одоо усвал суманд бол багийн засаг дарга сумын засаг дарга хоёр байх хэрэгтэй. Одоо ер нь үндсэндээ бол ер нь өвлгөө болж байгаа юм. Зунгуу болж байгаа юм. Ер нь одоо хавар намар хоёр л болчиход байна шүү дээ. Ер нь одоо жилийн одоо дөрвөн үйлрэл чинь. Тийм учраас одоо ерөөсөө байгалийн энэ цаг уурын одоо энэ өөрчлөлтүүд ерөөсөө дулаарах тусмал одоо эрсдэлтэй болдог. Гэтэ олон улсын байдлыг хараад байх бол одоо 150 м/с салхилаалгын далайн шуурга боллоолгын цог усын аюул бол одоо бишгэдэл байх. Манай хэд бол одоо зун шиг зун бол байхаа байсан. Өвлшиг өвлөл байхаа байсан. Тэгээд завсарт нь тийм учраас энэ урамсны өөрчлөлт чинь эрсдэл илүү болж байна л да. Одоо би лав ухаарсан цагаас ингээд явах чинь ер нь 43 оны бичэн жилийн зууд чанга болсон гэсэн. 67 оны морин жилийн зууд гэдгийг одоо би малын явахтаа үзсэн. Тэгэхэд тэр 43 оны бичэн жилийн зууд гэнтерхээс ер нь яггүй л одоо болж байсан. Тэгээд цаг гарын энэ өөрчлөлт эрсдэл нь бол ойрхон бол давтамж нь ойрхон болж байна л да. 2000 оноос хойш бодохлоо одоо ер нь 2000 онд нэг зууд боллоо. Тэгээд 8 онд боллоо. Тэгээд л одоо 16 онд боллоо. Тэгээд одоо 22 23 онд боллоо. Тэгээд тэр чинь ойрхон болоод санагдаад байгаа юм. Тийм учраас л одоо энэ дээрээ даалгахад одоо Монголын одоо 3 сая хүнийг хоолж байгаа одоо 60 хэдэн сая малыг малж байгаа одоо улс чинь малчд шийд. Монголын ард түмэн чинь энэ
60 хэдэн сая малаар л хооллож, ундалж, хувцалж байгаа шүү дээ. Газар тариалан одоо яг байж л байна. Газар тариалан сөгжүүлж ил байна. Уул уурхай сөгжүүлж байна. Уул уурхай яах. Уул уурхай чинь ургадаг баялаг биш. Ухаад дуусдаг баялаг. Хэдэн мал бол ерөөсөө арга алхам одоо Монголын ард түмэн байдаг юм бол Монголын ард түмний хоол гол бүтээгдэхүүн гол технологийн одоо бүтээгдэхүүн нь бол махсуу хоёул байгаа шүү дээ ерөөсөө. Тийм учраас одоо энэ малыг л төр чангаар хэрэгтэй, төмөн олон чангаар хэрэгтэй. Тэгээд малчин хүн бол малаа даатгуулах л одоо эрсдлээс одоо хөнгөн шингэн гарын эрсдэлд одоо ерөөсөө бага яйлгуул бэлтгэлээс анх хэрэгтэй, малаа даатгуулах хэрэгтэй. Ийм л байна. Ер нь одоо 100 болох уу, 100 болох уу, ер нь цаг чангарах уу гэдгийг ерөөсөө 100-аас л эхэлж шинж байна. Энэ хуурын цаглын өөрчлөлт гэдэг чинь ерөөсөө ганц манайд биш дээ. Одоо ер нь одоо бол ер нь 100-аараас ер нь одоо өнөөвөл аштайхан, ер нь өвөл аштайхан болно гэж бодож бол ерөөсөө болохгүй бол. Одоо оржин чинь юу байсан шүү дээ. 5 сарын өвөлнөө сайхан орсон шүү дээ. Мал одоо ерөөсөө аштайхан ч байсан, гайгүй болсон. Тэгээд 5 сарын 20-21-нд л усаа ичсэн шүү дээ. 23-ны өвлөөс илүү аваар сүйтгэсэн шүү дээ. Дээл 2 өдөр. Тэгэл энэ уулын жалган чинь одоо малч ирдэ тэгэл үйчихсэн. Тэгэл урагшаа мөнхөө уул. Тэгэл насхтын уул манайхны хавийн мал бол тэгэл мөнхөө насхтын уулаар л үйсэн тий. Тэр шуурганд явсан мал гэдэг үл ер нь эргэж амьд ирлээч гэсэн тэгээд л ер нь мал болж чадахгүй байгаа юм. Тэгээд малыг үл ерөөсөө хариулахтай. Тэгээд шуурганд уруудуулахгүй байх хэрэгтэй байгаа юм. Уруудлаа л тэр мал тэгээд л мал болж чадахгүй. Ийм учраас одоо малчтай хэвтэл цаг аврын мэдээг бол одоо урьдчилсан сэргийлэх мэдээг бол маш сайн сонсч одоо арга хэмжээ авч байгаа нь л гэж одоо захимаар байна. Одоо ерөөсөө малчтай залуу малч ялангуяа залуу малчаа захад та нар одоо малаа л ерөөсөө даатгалд хамруул. Даатгалд хамруулахдаа бүр даатгалынхаа малынхаа үнэлгээг чадчихлээ үл өндөр даатгал. Аль тэр даатгал малынхаа үнийг одоо өндөр даатгуулсан байхад эрсдэл нь төдий шинээр өөрчлөн олдно. Одоо сая одоо өнгөрсөн жилийн малын даатгалаар чинь Сүхбаатар аймгийн нэг малчин залуу 6 саяар даатгуулад даатгалын нөхөн төлбөр нь 83 сая төгрөг одоо нөхөн төлбөр авч юм лээ. Тэр юу харуулж өгнө гэхээр малаа өндөр даатгуулсан байхгүй юу? Өндөр одоо үнийн өндөр үнэлээд даатгуулсан. Тэгээд тэрний ачиг тусыг одоо тэгээд тэгж үзэж байгаа. Тийм учраас одоо даатгуулж байгаа хүндээч нөхөн төлбөр өндөр авна. Даатгаж байгаа одоо компанитай ч гэсэн одоо хоримтлал зөвлөнө. Тийм учраас одоо ерөөсөө ер нь үндсэндээ заавал даатгуулаар л гэмээр байна. Тийм саналыг одоо малчдаа залуу малчд ялангуяа залуу малчд одоо уриалж байна да. Малын индексжүүлсэн даатгал. Малчин иргэд жил бүрийн 1-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 30-ны өдрийн хооронд даатгалын төлөөлөгчд болон хаан төрийн банкнд хандан даатгуулах боломжтой. Малын индексжүүлсэн даатгал.